Зохиолч Цэцгээ Баасанжов. Зохиолыг уншсан Цэдэн Содномын Зол жаргал. Амьдралын утга. Төгсгөлийн хэсэг. Нэгэн намрын бөөдгөр бороотой өдөр хүргэн нь нас барсан тухай хар мэдээ ирж хоёр гэрээхэнд айхтар хүнд цохилт болов. Үлзиймагийн ээж ухаан алдаж сумын эмнэлэгт хүргэгдэж овоо гайгүй болсноор самдан хот руу жаалжуул юм бэлдэн явв. Хээрийн сургууль хийж байгаад гэнэт гарвал төгсөн гэн. Өглөө инээгээд гарсан хүн 8хан настайгүй эхнэр хоёроо гэнтэл орхиод хорвоогоос яваад өгнө гэж хэн санах вүлээ. Хорвоо үнэхэрийн хатуугаа хүрвэл авралгүй ажээ. Нөхөр нь эхийнхээ араас хайртай эхнэр хүү хоёроо орхиод яваад өгсөнд Үлзиймаа итгэж чадахгүй гүн шоконд оржээ. Аав болон нөхрийнх нь ажлын газрынхан, Үлзиймаагийн эмэлгийнхэн, оюутан цагийн найз нөхөд тэдгээр олон хүмүүс Үлзиймааг бөөний ажилд гар хүргэлгүй төөс төгөлдөр гүйцээжээ. Думаа хүү мөнхөө охинтойгоо ар гэрт үлдсэн тул самдан 49 хоног өнгөртөл охин дээрээ байж байгаад боцов. Тэнгэрлэг сайхан ханаа алдсан Үлзиймаа үнэнтэй эвлэрч чадахгүй үнэхээр хэцүү байсан тул хэсэгтэй ажилдаа явсангүй. Хүний амьдралд үхэл хагцас шиг хэцүү зүйл хаа байх билээ. Ямар боловч амьдрал үргэлжилсээр. Бурхан багш хэн хэд наслах, жаргах завхыг оноодог боловч яхаараа тэгш бус хуваарилдаг болохыг хинч үл мэднэ. Жаргал зовлон ээлжлэн байж хорвоог бардах нь үнэн. Өдөр хоногоо дурсан өнгөрсөөр. Амьтанд амьдардаг л хорвоохон Үлзиймаа ажилдаа орж сэтгэл санаагаа зэгцэлж цаг заваа эрдмийн ажил хөө хоёртой зориулсаар байлаа. Самдангийнхан мал сүргэнж Думаагийн хүүхдүүд ч өсч торинсоор. Хүү мөнхөө нь 18 хүрч цэрэгт явв. Баг охин нь 10 зуул сумын сургуульд сурч хичээлдээ сайн. Ер нь их сэргэлэн цаваа ажилсаг охин. Амралтаараа ирж ээждээ туслана. Хүргэн дамаа суран сүүлийн үед ойрхон ирж Думаагийн малнаас хонь мал хийж аваад л явна. Өр хүүхэд нь хотод байгаа болохоор самдан нэг юм хэлэхгүй. Ингээд хорвоогийн хоног хогцаа алдууран модно. Цэргийн алба 2 жил болсон тул мөнхөө цэргээс халагдаад ирэв. Тэр хэдийнэ эрийн цэнд хурж хаанхар сайхан нэр болжээ. Эрэхтэй дунд говийн жаахан бор охинтой суухаар болсон байв. Цэргийн найзынхан найз охин эргэлтээр очсоор танилцсан аж. Самдан нутгийн 2 хүнтэй очиж бэргуйгаад өөрийн хөөмөд гэр бараа бэлдэж гайгүй хитэн мал тасалж өгөөд хуримнаар хийжээ. 1 сарын дараа хөөхний тал хүмбэл муутай гээд нүүлгээд аваад явв. Мөнхөө ойр ойрхон ирж өвс хадлан бэлтгэж өвлжөө хаваржааг нь сэлбэж хөрзөн гаргах зэрэг ажлыг найзтайгаа ирээд хийгээд өгчтэй байлаа. Эдэж хоолн дээр хүний гар харахгүй мөнхөө хийж өгөөд л буцана. Хүний тусыг санаж аль болох тусалж байхыг хичээх нь хүүгийн самтанд хүү шиг нь мөнхөөд аав шиг нь байдаг байлаа. Дорж Үлзиймааг орж ирэх хооронд цонхоор тэнгэр өөд ширтэж найз минь чиний хайртай хүн хүүхэд хоёрыг ингэж их удаж оройтож олсонд намайгаа уучлаарай. Одоо би дахиж энэ хоёроос чинь салахгүй. Чиний минь сүс амар байвэ. Химэн шивний хэлээд тайвшруулах эмнээсээ нэгийг уучгаад хүлээж байлаа. Хаалга нээгдэж нүдэнд дулаахан толиотой сайхан эмэгтэй сайн байна уу гэсээр орж ирэв. Дорж ухасхийн очиж цувыг нь авч хөлгөөд сайн чи минь сайн уу гэд зочны өрөө рүү оруулав. Тэр хоёр биесээ баярлаж бахархан хараад за тэгээд та хоёр минь сайн бидтэй сайхан хаварлаж байна уу гэж Үлзиймаа эхлэн асуув. Дорж сайн харин та нар минь сайн уу? Сайхан хаваржж байна уу? Ингэж нэг олдог байжээ та хоёрыг мөн ч хайсан шүү гэж хэлээд уртаар шуурс алдав. Энэ хооронд хажид шар тос хөвсөн сайхан цай өмнө нь барьж эдээ бодаа өрлөө. Харин тийм ээ, бид уулзалтаагүй мөн ч их удлаа шүү. Би ч бас та хоёртойгоо уулзахыг маш их хүсэж байлаа. Гэвч үннийг хэлэхэд амьдрал надад хатуурхаж хүүгээ ормөргүй алдчихад чиний нүрийг харах учиргүй чамайг олж уулзахаас эмээж явсаар
Өнөөдрийг хүрлээ. Та хоёр минь намайг уучлаарай. Химэн нулимсаа арчин хэлэв. Дорж хажууд хоёр тийм байх нь тэгээд л олдохгүй байж гэж түүнийг өрөвдөн харна. Үлзийма тэсэлгүй мэгшин уйлахад хоёр хөгшин яахааргаа олохгүй сандран дорж очиж мөрөн дээр нь гараа тавиад хүний амьдралд юу ч тохиолдох вүлээ. Чамд маш хүнд цохилтууд саад бэрхшээл тохиолдсон ч чи минь бүхнийг зоригтой төвчээртэй даван туулж үдий зэрэгт хүрсэн байж таарна. Чиний тухай бэрээсээ хагас хуус сонсоод чамаараа үнэхээр их бахархсан шүү. Ядарч цаавах нэг өдөр байхад жаргах өдөр бас ирж л таарна. Салж хагасах нэг өдөр байхад амьдал бол уулзаж учрах өдөр бас ирдэг юм аа. Чи минь одоо тайвшир даа. Гадаа цаг агаарч маш сайхан байна. Тэнгэр бурхан биднийг ийм сайхан өдөр уулзах хувь тавиланг бэлэгдсэн байхаа гэж дорж хэлээд нулимсаа татаж нэмсэглэн Үлзиймагийн өөдөөс харж суулаа. Хажид уур савсуулан тавагтай бууз мах өмнө нь тавьж за Үлзий минь сайхан идэж ууцгаая. Нэгэнт уулзсан юм чинь сайхан ярьж хөөрцгөөе гэж саяхан гал тогоондоо уйлж байгаагүй юм шиг цоглогхон хэлээд ширээндээ суулаа. За тэгье гэж Үлзийма тайвшран хоёр найзыгаа хайр дүүрэн инээмсэглэн харлаа. Хажид босч 3 хундаг дарс барьж ирээд алив хөгшөн задлаад орхи гэлээ. Ийхүү урт удаан уулзаагүй найз нөхдийн уулзалт сая л нэг шуударч бисэхэн толиотой сайхан байгааг магтан инээлдэж сая л нэг чөлөөтэй болж ирэв. Үлзий хоёр найзынхаа ингэж сайхан амьдарч байгааг харж чимээ минь байсан бол бид хоёр нэг иймэрхүү л байх байж тээ гэж харуулсан бодов. Дорж чи бид анх танилцаж байхад чи намхан хөөхөн цагаан охин байж үлээ гэхэд Үлзийма чи ч н хотын өндөр царайлаг наргагүй сайхан залуу байсан шүү. Надтай очсон найзууд чамайг харах гэж дагаж очдөг байлаа штэ гэхэд тэд инээлдэцгээв. Хажид нөхрийгөө бахархан харж харин тийм ээ энийгээ би чинь тэр олон охтын нүднээс харамлаж бөө юм болдогсон гэхэд тэдний дурсамж сэргэн хөвгөлтэй болцгоо. Хэсэг шуугилдаж уйлах инээ хослон суусны дараа дорж ингээд хөвч нь одоо хаана байгаа вэ гэж асуув. Үлзийма би чинь хүүгээсээ 10 та байхтаа салаад амьдын хагцал үзээд 30-аад жил болж байна шүү дээ. Би ч ёстой хараал хүрсэн хүн байх оо. Хөгсөн амьдын хагцал шиг хэцүү юм байдаггүй юм байна. Бурхны оронд явсан нь яах вэ гэхэд амьд өгснийг нь мэдэхгүй байх шиг хэцүү шийтгэл байдаггүй юм билээ. Хаа яваа бол яаж байгаа бол өлсөж цангаж зовж байгаа болов гэдэл сэтгэл сэглэгдэж гүйцэн дорж минь гэд асгартай л уйлаад хүний нөлмөөс барагдах гэж үгүй бололтой гэд нулимсаа арчин суух энэ жижигхэн эмэгтэйг өрөвцөн хоёр маань бас л нулимс мэлтрүүлэн харна. Миний өнгөрсөн амьдрал үнэхээр хэцүү байсан. Ярих юм бол дуусахгүй гэд саяхан аягалж өгсөн цайнаас ууж тайвшраад Үлзийма Ахныхан чимээ бит хоёр нь амьдрал ямар хөө ихэлснийг богинохонч гэсэн яаж амьдарч байсныг дорж мэдэх хойндоо үнэхээр сайхан байсан. Бит хоёр хүүтэй боллоо. Чимээ маань хийгээ хөдөөнөөс авчирсан. Хадам ээж минь ажилсаг нямбай сайхан хүн байсан. Бит хоёр ч хоёулаа завгүй ажилтай. Би эмнэлэг дээр хань минь цэргийн ангид л өнжиг шахна. Ирэхэд хоол цай бэлэн ээж хүү хоёр маань хүлээгээд л сууж байна. Хүү минь ааваа ээжээгээд л паацганан өгтөн. Хамгийн жаргалтай тэр сайхан амьдрал минь 10-аад жил үргэлжлэх юм гэж хэн санах вүлээ. Хөдөө хөөрхий аав ээж дээж бараг очих завгүй. Ажил хэрэгж гүйсээр хадам ээж минь ёо явах гэхгүй болохоор
Анзаарахгүй явсаар нэг л өдөр зүрхэн зогссон. Ёстой. Заагчны мөр өсгөө гэдэг шиг л юм болсон да. Хөгшин ихэнхэм би зүгээрээ гэдэг үгэнд итгээд нүүр царайг нь сайтар ажиллаж харж байгаагүй дээ. Маш их харамссан. Энд тэнд нөвдөж зүрхээр нь хатгуулж л байсан баг. Бид хоёрын зай завгүйг хараад сэтгэлийг нь заваагаад яах вэ гэсээр байсан биз дээ хөөрхий. Хүүг минь 6 байхад хадам ээж минь өнгөрсөн дөө. Хүүгээ цэцэрлэг төгчхөөд л хажуудуулж өгнө. Араа туулж авч мөнгөж байтал. Аавынхтай айл байсан мөнхөөгийн эхнэрийн нэмэгтэй дүү манайд суугаалж. Тэр маань зав заагаараа хүүг минь зөөдөг байлаа. Түүнээс хойш 2 жилийн дараа чимээ маань хээрийн сургууль дээрээ цус харваад нас барж чухмал тэнгэр нурах шиг хүнд цохилтонд орхон тэр. Хүү маань дөнгөж 1-р ангид орсон байв. Миний хувьд маш гонигт өдрүүд өргөлжилж нэг хэсэгтээ л тайвширч чадахгүй байлаа. Тэр үед дорж минь их тусалж дэмжиж байсныг би мартаагүй. Зовлон тэгээд ч дуусаагүй. Хөдөө ээж маань биеийг муудаж сайдаад байсан ч аав минь надад зовлон дээр зовлон нэмээд яах вэ гэд хэлэхгүй явсаар бас л хорвоогоос явчихсан. Би хүмүүсийг аварч имжлэх гэж зүтгэсээр байхад миний эргэн тойрны хайртай дотны бүхий л хүмүүсийг өхөл хайр найргүй авч оцоор байсан. Миний хувьд газар хатуу тэнгэр хол гэдэг л болж байлаа. Ёстой сэтгэл санаагаар унаж үлгэн салган байсан ч тангар өргөсөн эмч хүн ажилдаа зүтгэсээр л ёрын 2 жилийн дараа хүүмэн 10 настай байхад манай эмнэлэгт нэг хүнд өвчтөн ирлээ. Манай тасгийн дарга эмнэлгийн дарга хөл алдаж гуйлдээд л эмч биднэрт бол өвчтөн л бол өвчтөн. Тэр хүнийг зүрхний хүнд хагалгаанд гадагш явуулах гэтэл явдал суудал хад аахгүй гэд манад яаралтай хагалгаанд оруулсан. Би ч 2 эмчийн хамт хагалгаа хийж 2 өдөр сагсаар зүрхний цохилт пульс нь аваа гайгүй болж ухаан орсон тул санаа амран гэртээ харлаа. Намайг явсан хойно цагийн дараа нөгөө хүн гэнтэл өнгөрсөн байв. Бөөнлөн болж өглөө хүн л баярлаж гэлааснаа хэлээд дагажгүйгээд байсан гэрийнхэн нь бөөн ууртай ухтаж хараад зүхээд сүйд. Би ч бүр гайхашаа барж стори дээрх хэмчилгээ ямаа нэгнгүй шалгаад алдаа олсонгүй. Шүүх хэмэлгээнд дүгнэлт удалгүй гарч буруу тариа хийж хүн алсан хэрэгт холбогдож тэр өдрийн сувлагч бид хоёрыг баривчлаад авч явлаа. Би өгөн сувлагч босход сайтар хийж захиад явсан атал тэр л тариагаа андуурч хийсэн баймаар тэр сувлагч манай тасын эрхлэгч хоёр нууц амаргууд гэлсдэг байсан ч би ач холбогдол өгдөггүй байсан. Тиймэрхүү асуудал миний хувьд падгүй хэрэг. Гэтэл тэр падгүй зүйлийн ачаар тасгийн эрхлэгч манай эмч мэрэгжилтэй гаргуун сайн боловч сэтгэл санааны гүн хямралтай байдаг болохоор алдаа гаргасан байж болох талтай гэж тодорхойлсон тул намайг хариуцлага алдаж хүний амь хүмүүсэн гээд хэрэгтэн болгож орхисон доо. Мөрдөгч сайтар шалгаж шүүх нэгтэлсэн бол тэгж хэлсээр шоронд орохгүй байх байсан. Өвчтний тал ширгүүн дайрч өвчтний стори дээрх миний бичсэн зүйлсийг урьж хайсан байсныг намайг урсан болгож дөнгөсөн байдаг. Хөөх яа минь хөдөөнөөс ирж хүүг минь аваад явсан. Би шүүх хурал гэж заваарсаар хагас жил шахмын дараа 7 жилээр таслагдаж шоронд орсон. Аав маань л ойр орхон ирнэ. Хүүг маань муухай газар авчираад яах вэ гэд захааг нь л авчирч өгнө. Дажгүй хөөхөн аж байдлаа бичсэн захааг нь уншаад цээжиндээ наагаад уйлаад л дахин уншина. Тэр гайтай хар дарсан хонжилүүдэд надад хөгшин настай аав хүү хоёроос минь өөр юу ч бодогдож байгаагүй. Тэгээд альваа зүйл хүн тасдаг юм болохоор асуудалтайгаа эвлэрч эрдмийн ажиллаж болоо бичиж ухаан санаагаа сатааруулж байгээд бичиж эхэлсэн. Амьдрал надад хүнд буулга зүйлгсэн ч би давж гарах ёстой. Аль болох хүчтэй байх ёстой гэж бодсон. Аавд минь ханд бараа болж байдаг думаа ажаагийн хүүхдүүд байгаа болохоор бас арай сэтгэл хөнгөн байсан. Дунд говьос хүмүүн намайг эргэж тойрно. Тэдэнд би маш их баярлдаг. Ховь тавилан хамаагүй тэр хүмүүстэй холбож өгсөнд талархдаг. Тэд байхгүй байсан бол хөөхий хөвшин эцэгт минь ямар хэцүү байх байсныг төсөөлөхөд ч бэрх.
Миний өмгөөлөгч жавхлан миний хэргийг ууггүй хөөцөлдсөнч эсрэг тал над руу давшилсан хэвээр. Тэгээд 5 жилийн дараа нэг юм шоронгоос гарч ирэхэд аав минь нас барж хөөмн алга болчихсон байсан. Хөөх юм уу аав минь өөрийнхөө хэмжээнд охиноо гарч ирэхэд гээд хитэн малаа цөөлж зараад хадгаламжинд хийж байрамт минь мөнхөөгийн хадамдуу нарыг суулгаж зөндөөл зохицуулсан байв. Аав маань их ухаантай хүн. Нэг жижиг өрөөнд нь миний гэсэн хэрэгтэй бүхнийг хийж цойжлоод тэднийг оруулчихсан байв. Намайг гарч ирэхэд орон гэр мөнгө цаас байсан ч миний хайртай хүмүүс байгаагүй. Дорж хажид хоёр энхүү нулимсаа урсган ярьж суугаад жижигхэн эмэгтэйг өрөвдөн сэтгэл өвдөвч хүчирхэгээр давж туулж гарсныг бахархан гайхаж чагнан үе үе нулимсаа арчин сонссоор сууна. Амьдрал намайг зовлонгийн далайд живүүлсэн ч би намайг хүрээлсэн сайхан хүмүүсийн хүчинд арай живчихгүй амьд гарсан минь нэ. Нэг хэсэг гунж гутраад үхмээр байсан ч хөөгөө олох хэрэгтэй гэх бодолж ширсээр намайг амьдралд түлхэн оруулсан да. Гэвч би хүүгээ хайсаар л байгаа. Тэр минь амьд гэдэгт итгэдэг. Дорж эхнэрлүүгээ хараад хэлхүү яахав гэж нүдэрээ ярилцав. Дорж үлзээмаг уярч бахархсан харсаар хараад чи минь ямар ч их хүнд зовлонг туулав дээ. Яаж юм жаахан эмэгтэй тэр бүхнийг өөрч гарч чадваа. Чамаараа үнэхээр бахархаж байна гэж хэлэв. Ийм их хүнд замыг туулж чадсан юм чинь хүүтэйгээ уулзна. Удахгүй уулзна гээд хажид дахин сайхан цайгаа аяглан барив. Самдан тэр жил хөвсгөлийн ой таагаас олж ирсэн шидэт ургамлуудаа нүдэж им тан найруулж суудал нилээд ядруухан нэгэн авгаа орж ирээд амар мэндийн сөхөөгүй сөхөрж суугаад хүү минь надад туслаач ганц охины минь үлдээсэн зэ охин минь яасныг мэдэхгүй өвдөж ин тэрүүгээр өчнөөн явсан ч үр дөнгөй хариугүй амт тавих гээд байх шиг байна. Би таны тухай сонсоод л шууд ирлээ. Эцсийн горлого таал байна гэж уйлан хайлан мөргөж гарав. Самдан за та тайвшир цай уу гэхэд горилог тээсэн нүдээр түүнийг харж ханцуугаараа нулимсаа шудран арчаад шуухтан цай уу. Самдан энэ үед цэргээс халагдаж ирээд эхнэр хүүхэд гэхийн оронд настай эхийгээ асарч элдэв юм тань цуглуулж хаа хамаагүй явдаг байлаа. Илүү гэрт нь арц хүч өвс ногооны үнэрл хан хийх ажээ. Самдан энэ айлын өргөмөл хөө аав нь багдан өөд болж эхийнхээ хамт таргийн таван ямаатай амьдраад болоод л байсан аж. Ан гөрөөхийн оронд өвс ногоо цуглуулж нүдэж суудаг хүүгээ ихнэ хүүмэн хань нэжилтэй болж үз аав нь чинь үлдээсэн жаахан хатуу эмийг борлуулж гэр бараатай бол гэж өглөнө. Самдан ихэд инээж цаг нь болохоор бололгүй дээ ээж минь гэдэг байв. Самдан морой эмээллэж өнөө хөгшнийг даган явлаа. Зэргэлдээ сумын айл байв. Явсаар очтол нэгэн бүсгүй урт гар үсээ орныхоо урдуур унжуулан цонхиж сайсан царайтай гацсан уруулаа шилэмдэн хэвтэж байв. Тэд явсаар оройтсон тул ус буцалгаж там найруулан аманданд дуслаар өгсөөр үүр сайхын алдад дэргийсэн сормоостай хар нүдээ нээж ядарч сүлсэн нүдээр самдан харав. Самдан түүнийг хараад ямарч байсан чамайг аварна чи үхэж болохгүй шүү. Чи бол миний эмэгтэй гэх бодвол өөрийн ирэхгүй орж иржээ. Самдан айл байдаг тарин шившлэгээ уншиж эм тангаа өгч нойргүй сагсаар 3 хоноход охины царай өдрөөр засарч байв. Тэгээд сэтгэл амарсан самдан гэрийн сүүдэрт гудас хаюулаад учиргүй их унтаж орхижээ. Самдан гайхалтай сайхан бүсгүйтэй ойгоор зугаалж нэгэн том сагалгар хус модны дэргэд зогсож байтал тэр гоо бүсгүй уруулыг нь үнсгэд хамаг бие нь халууд өгж байна гэж зүүдэндээ басиж байтал хүн дуудаж сэрэв. Хөгшин хурч ирээд хөөхий хөө амьд бурхан юм даа чи охин минь босоод суучглаа шүү. Хүүмэн наран цохиулчихна гэрт орж унд аргагүй дээ. 3 шөнө ойргүй байсан юм чинь гэж өглөн байж сэрэв.
Самдан сэрээд биеийн чилээг гарган сунаагаад гэрд орвол нөгөө бүсгүй газар нь туяараад үсээ сүлжин сууж байлаа. Түүнийг харамагц цээжин дэх зүрх нь хүчтэй булилан цоглов. Учир нь зөөдөнд ирсэн бүсгүй яг дүрээрээ ажээ. Самдан учиргүй ичиг шиг болж "За эмээ би ингээд харъя да. Муу ээж минь ганцаараа үлдсэн" гэж хэлв. Хөгшин юу гэсэн үг вэ? Цай ундуу, хоол хийж өгье гэсээр тогоотой усанд борц хийж сайхан гурилтай хоол хийж өглөө. Түүнээс хойш өнөө бүсгүй сэтгэлээс гарахгүй тул ирж очсоор ихтэй нь хамт авчирч нэгийг сүр бололгүй ханилан суужээ. Ийхүү самданд бас ганцын улбаа тасралгүй ганц эмэгний ганц охины үлдээсэн ганц охинтой сууж буйгааж мэдсэнгүй. Аавын үлдээсэн хатуу эмийг борлуулж тав хийсэн гэр бариад хідэн цөөн малаа нийлүүлж амьдралаа холбожээ. Тэр бүсгүйг хандмаа гэдэг. Тэр хоёр хэдэн жилийн дараа нэг охинтой болсон нь үлзээмээ. Дахин хүүхэд гаргасангүй. Тэр сайхан бүсгүйтэй 50 гаруй жил ам мөрөөж үзээгүй сэтгэл хангалуун амьдарсаар өдий хүрчээ. Ёстой л бурхан учруулсан гэлтэй тэр сайхан хань нь сүүлийн үед биенд байн учир тодорхойгүй өвдөөд байх болжээ. Эмнэлэг домолгоор явсан ч онцын шалтгаангүй охинж олон шинжилгээ хийлгэж үзсэн болохоор яахаа мэдэхгүй байлаа. Эмгэн хүрэгнээ нас барснаас хойш өгтөгч үгүй, эдгэрдэгч үгүй, намайг аваад явахгүй хайран сайхан хөмнө гэж өглөх болжээ. Самдан хүмүүст буян болж тангаан үцээр л сув. Эхнэрийгээ эмчилж чадахгүй байж гэж ой санаа зовно. Нэг өдөр мөнхөө машинтай хурж ирээд самдан авч хот руу явлаа. Замд гарсан хойноо "За ах минь, та бие бариарай. Үлзий маагч хэрэгт орсон юм шиг байна. Очоод учрыг нь олъё" гэж хэлжээ. Самдангийн дотор харанхуйлж яахаач мэдэхгүй бөгөлсөөр явж очжээ. Үлзий мааг ганц удагт харсан байв. Түүнийг хариуцлага алдаж хүний амнаас хөнөөсөн гэж хэрэгт татжээ. Самдан хэдий сэтгэл санаагаар унсан ч миний охин тийм хэрэг хийхгүй гэж бат итгэж өмгөөлөгч авч нилээд хөөцөлдсөн ч барсангүй. Хэдэн сарын дараа шүүх түүнд 7 жилийн ял өгч шоронд хийжээ. Аавыгаа алдаад 2 жил байхад ээж нь хоригдсон болохоор зэхүүгээ аваад явхаас өөр яалтай билээ. Байрных нь нэг өрөөнд үлзиймагийн эмийг хийж соожлоод учрыг нь олж хүн амтны суулгах гэж мөнхөд хэлээд явлаа. Гэртээ хараад өөрийн хувь тавилан нэг л биш. Арай л харгас ширгэн байгаад гутран гуниг зовлонгийн хар уул үргэлж өөрийг нь мөрдөөд байх шиг таагүй санагдаж бүр сэтгэл нь шаналж байлаа. Эмэгний зэхүүгээ авчирсанд маш их баярлаж аваа сэргээд ирэх шиг болжээ. Самдан түүнд ээж нь ажилтай хар хөнгүй болоод аваад ирлээ гэж хэлжээ. Зээгээ сумын сургуульд Думаагийн охинтой хамт суулгаж байранд оруулаад амралтын өдөр нь авчирна. Тэр хоёр хичээлдээж сайн гэрийн ажил тустай мал хойдгүйгээд хүүхдийн тус их байлгүй яахав. Мөнхөө өвгөн хоёр ойройхон хот яваад охин нь ирэхгүй байгааг хандмаа анзаарч нэгэн болж гэж хүнээс шалгаасаар учрыг нь олж мэдээд сэтгэл санааны хямралд орж хоол унднаас гарч хэвтэрд оров. Самданж зовлонтой элдв зүүдэлж хонох болжээ. Хаяа зүүдэнд ордог цагаан сахалтай сайхан өвөө чиний эхнэрийн насанд болсон. Чи сэтгэлээ бариарай. Харин ч удаан амьдралаа гэж хэлээд сарнан алга болоход "Үгүй тэгж болохгүй штэ" гэж хашгиран сэрээд хөгшнийхөө дэргэд очвол тэр тайван унтаж байх шиг духанд нь гараа хүрээвэл цэв хүйтэн байлаа. Үгүй арайч тэ гэж өглөн гарт нь хөрвөл тэрээр хэдийн үрд нойрсчээ. Самдан мөнхөд хэл хүргэж төмний буйнаар ажил явдал төгс өнгөрчээ. Ээжийг нь өнгөрснийг нөхрөө алдаад шаналсан дээр тоорны цаан суугаад түүнд хэлж чадсангүй. Самдангийн хөнгөн шингэн байдал нэгэн түгэй болж хагцал унагийн хар сүүдэр хамаг сүрсүүлдийг нь авсан гэлтэй юунд ч үл анхаарах болжээ. Гэвч түүнд охин болон балчирхан зээнд байгаа болохоор ингэж болохгүй гэх бодол амьдрал руу чангаана. Энэ үеэр Думаагийн хүргэн болох Дамаа сүрэн 2 хүүхэдтэй эхнэртэйгээ нүүж ирлээ. Дамаа сүрэн хэдийгээр нүдэнд хүүтэн сэтгэл зүйтэй санагддагч хөөхий Думаа охиндоо санаа зовдгийг мэдэх болохоор дургадсангүй.
Нэгэн төрсэн улсыг дургуцээд ч яах вүлээ. Дамаач өвгнөөс ч ирэхэд уулзахгүй бодно. Мөнхөө л өвгний төрсөн хөшиг үнэнч зүтгэж түшиг тулах хань болно. Үлзимаг эзгөө цамдангийн амьдрал ийхүү үргэлжилсээр. Думаагийн халамжинд ядрах зүдрэх зүйл үгүйч сэтгэлийн зүдгүүр хэрхэн арилахаж. Сард нэг удаа мөнхөөгийн хамт охиноолныг эргэх. Ирэх бүртээ царай алдан шаналх аавыгаа харах юутай хэцүү болохыг Үлзимаа бодож шаналсаар үлдэнэ. Энэ хэлс хэргийн учир нэг олдох байх гэж горцоор найдлага тасарч байлаа. Гониг зовлонгоо мартахын тулд эрдмийн ажилдаач шамдан бичсээр дуусгажээ. Нэг л мэдхэд 4 жил эрх чөлөөгөө хасуулан аав ээж хүүгээсээ хол хоригджээ. Гэвч бүсгүй гониг зовлонгоо өөрөн готэрч доош орсонгүй сүүлийн 2 жил шоронгийн эмчээр ажиллаж байв. Өмгөөлөгч сайхан сэтгэлд жавхлан тууштай тусалж эргэн тойрон хэргийг шалгаж мөрцөөр бас эрдмийн ажлыг нь цэгцэлж зохих газарт нь өгчээ. Өдөр шөнө ээлжлэн бөмбөрцөг дэлхий эргэсээр хүмүүний амьдрал үргэлжилсээр. Үлзимаа доржинд очоод зовлон жаргалаа хандлаа ярьж хуваалцаад сэтгэл нь учиргүй хөнгөрсөн мэт санагдаж одоо хүүгээ л олчихвол мөн ч сайхандаа гихчлэн бодсоор явлаа. Хүргэн тамир нь хадам ээжигээ очиж аваад явах зуурт хадам нь нэг л баяртай мөртлөө бодол болсоор явсанд саад хийж элдв юм шалгаасангүй. Та амилгийнхээ тэнд очих уу? Хаа очих вэ л гэж асуув. Үлзимаа сая л бодлоосоо салж эмнэлэг рүү гэж хэлв. Үлзимаа Европ Монгол уламжлал хосоосон хувийн нэмлэг ашлуулах болсон ба хашаанд нь нэг их томгүй 2 давхар орон сууц бариулжээ. Тэр байрны 3 өрөөг өөртөө зориулж бусад өрөөнүүдэд эмч сувилагчид болон өөрийнх нь ахын дүүс шиг дотно мөнхөөгийн нэг охин гэр бүлтэйгээ амьдрна. Үлзимаа өөрийнх нь төлөө уйггүй зүтгэж хүлээж байсан өмгөөлөгч жавхлантай хорхиос гарч ирснээсээ хойш нэг гэрт орж ханлан суугаад 2 охинтой болжээ. Том охин нь анагаахын шинжлэх ухааны их сургуульд Монголдоо сурч Гонконгод магистр хамгаалж ирээд сургуультай багшлангаа ээжийнхээ эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа билээ. Үлзимаа эмнэлгийнхээ тэндх байрандаа байх их дуртай. Бүх ном тохимол бичиг сажигтай өрөөндөө баахан суугаад унтлагын өрөөндөө ороод унтаад өгнө. Ээжигээ насан өндөр болж ядарна гэд хүүхдүүд нь эрүүл агаарт өвөл зуны тоглог хаавас барьж өгсөн ч Үлзий энэ байрандаа л дуртай. Нөхөр нь бол эрүүл агаарт элдв аар сар юм хийж суухан жаргалтай санагддаг аж. Бага охин сургуулаа төгсөөд нэгэн телевизэд сэтгүүлч хийж байгаа. Бага охин нь их сэргэлэн, буудган, онгод тэнгэр гэдэл сонирхохгүй юм байхгүй. Үлзимаа амьдралынхаа 5 жилийг орон шоронд өнгөрүүлсэндээ тэр хооронд хайрт аав ээжээ бурхны оронд үдэж чадаагүйдээ хөөхөн хүүгээ амьд үхснийг мэдэхгүй яваадаа үргэлжил сэтгэл санааны хүнд дарамттай явсаар ирсэн ч сайн нөхрийн өмг төшиг дор өдий зэрэгтэй яваадаа өнөн хүү талархаж анхны ханим нэлгээсэн элч байх гэж сүсэглэн бодно. Мөн өөрийнх нь амьдралыг хайр найргүй хүний мөсгүйгээр сүйтгэж ийм байдалд оруулсан тасгийн эрхлэгч цэрэн сувилагч цацрал хоёрт туйлгүй гомдож байсан ч тэр хоёр өвлийн үрийн шийтгэлээ хэдийнэ хүлээснийг сонсоод хүний хувьд өрөвдөөдөл өнгөрсөн. Тэр хоёрын харилцаа нэг хэсэг цагаандаа гарч эрхлэгч эхнэртэй хаягдаад хаасайгүй зугаалж архитаж давхиж байхад машинтайгаа осолдож цацрал газар дээрээ өнгөрч цэрэн суумгай болоод харж хандах хүнгүй асрах газарт очсон байж. Тэнд байхдаа Үлзимааг худал гүтгсэн цацрал буруу юм өгч тарай хийсэн болохыг хэлсэн ч бүх юм болоод өнгөрсөн тул тэр үнэн байгаад тэр хоёр тэгж шийтгүүллээ гэд яалтай билээ. Яаж Үлзимаагийн тэр их гомдол цөхрлийг арилгаж аав ээжийг нь эргүүлж өгч амьдын хагаслыг нь нөхөж чадах вүлээ. Гагц хөө түүнийг хариуцлага алдсан гэдгийг л цагаатгаж өгчээ. Үлзимаа одоо шашин ном бөө шүтлэг онгоц шүтэн гээд судлаагүй юм байхгүй. Тэдгээрээс хүмүүст хэрэгтэй эм дом болох бүхнийг л ашиглаж, эм том бэлдэж барай засал, сэтгэл зүйн эмчилгээ хавсарч хийдэг сайхан эмнэлэг байгуулж, аавынхаа хүслийг биелүүлж яваадаа бахархаж сэтгэл дүүрэн байдаг болжээ. Тэдний дэмжлүүлэгчдэж сайхан эмчилгээ авч тэнхрээд ам сайтай хүн ихтэй байхаж.
Мөнхөөгийн нэг охин сувилагч, нэг охин нь уламжлалын эмч болохоор сурч байгаа. Мөнхөө хөдөөнөөс ориг мах цагаан эдэгээр хангадаг учир хоол нь амт чанартай, захиалгаар таантай махаар хар шүл, битүүшил хийж өгдөгт нь хүмүүс буурч дуртай. Хүн гэгч жаргал даадаггүй зовлон даадаг гэгч аргагүй л үнэн. Яаж ч ачаалсан жижигхэн биендээ өөрсөөр давшгарсан энэ бүсгүйг бахархахгүй байх аргагүй. Зөвхөн өөрөө даваад зогсохгүй бусдын зовлон гангааж илаар шуулах гэж гадна дотны зузаан бот номон дундал тэрээр аялж суудаг нэгэн ажээ. Үлзий маань нилээд сайхан унтаж өглөө гутлаа. Цайгаа ууж суутал хажид утастаж "За, чи минь сайхан амарсан уу? Өнөөдөр завтай бол манай дээр чадах уу?" "Сайхан амарсан. Хэрэгтэй бол очиж бололгүй яах вэ?" "За, тэгвэл бид хүлээж бай" гээд хажид баяртайгаар уцаа тавив. Үлзий маа эмнэлгийн тасгуудаараа орж өвчнүүдтэйгээ уулзаж зөвлөгөөгөө өгчхөөд мөнхөөгийн дүүгээр хөргүүлэхээр доржийнх руу явв. Дорж хажид хоёр тэднийг цайлж дайлаад үлзий мааг нилээд ажиж суусан. Дорж чиний даралт хэвэн үү гэхэд үлзий маа "Даралт хэвэн шүү. Та хоёр харин ямар вэ? Үзүүлж харуулах уу?" "Үгүй дээ. Зөв зүгээр. Чамд нэг юм хэлэх гээд л" гэж хажид инээмсэглэн хэлв. Тэгээд "Дорж бид хоёр танаа хүйг олсон." "Юу гэсэн бэ? Хэнийг олсон гэж? Хүүг минь үү?" гэд үлзий маа сандран твдэж нүрээ дараад хэсэг сууснаа. "Нээр нү би буруу дуулаагүй үсттэй" гэж сааралцсан хоолойгоор хаана байна гэж арай хийн сулхан асуув. Хажид "Тийм ээ, тийм. Чиний хүү төмөрч өдрийг" гээд түүнийг хэрхэн олсон, яасан ийсэн гэдэл бүхнийг ярьж өгөв. Тэгэхэд үлзий маа нэр нь өөр юм чинь биш байхаа гэж эргэлзэж бас мөн байгаасаа гэж горд сойр суулаа. Хажид гарч чөдрөө дагуулan орж ирэхэд үлзий maaгийн нүдэнд хайрт чимэд дорж дүрээрээ ороод ирэх шиг санагдаад мэлэрч орхив. Чөдөр өөр рүү нь учиргүй ширтэн нулимсаа мэлэмрүүлэн суугаа нэг л дотн харагдах намхан эмэгтэйг гайхан харж зогсов. Үлзий маа "Хүү минь" гээд гараа сунган баслаа. Чөдөр хэсэг гайхширснаа урагш очиж тэврүүлв. Энэ уулзалтыг сэтгэл догтлон харж байсан дорж үлзий маа хоёр сая л нэг сэтгэл нь уужирч мөн байна гэлцэн ширээн сууцгаав. Хүүгээ дахин үнсээд тэр хоёр хэсэг уйлалдаад тайвширч байтал эхнэр хүүхдүүд нь орж ирлээ. "Үгүй ийм олон хөөрхөн хүүхдүүд чинь миний ачнар гэж үү?" гээд үлзий маа бүгдийг тэрвэрч үнслээ. Бэрээ тэрвэрч үнсээд "Охин минь, чамд баярлалаа. Юутай сайхан юм бэ? Хэлэх ч уг алга. Ийм сайхан учрал ирүүл ирдэг байжээ" гэж уртаар амьсгаа аваад "Дорж та хоёртой өстөө их баярлалаа. Та хоёр минь өстөө бурхад юм аа" гэж жаргалтайгаар харж тэр хоёртой тэврэлдэв. Үлзий маа охид руугаа утастаж баярын нулимс туслуулан ахыг чинь олчихлоо. "Та нар ирэх үү гэхэд очилгүй яах вэ? Та тайван байгаараа ээж минь" гэлцгээв. Хүнд хагцаж салах нэг үе байхад амьд мэндэл байвал уулзаж уулзрах ёроол төдөр бас ирдэг юм байна. Үлзий maaгийн бэтгэрсэн сэтгэлийн битэг ингэж нэг эдгэх цаг иржээ. Бэрн гэр рүүгээ яаран очиж зочтой угтахаар бэлдэв. Хажид хойноос нь очиж хүүхдүүд болж байгаа явдлыг ойлгож ядан сууцгаана. Чөдөр ээжээсээ хооших явдлыг ярьж өөрийгөө баяр сайхан гэдэг нэртэй болохыг мэдэж авлаа. Дорж үлзий маа хоёр баяр сайхны эмчилгээний талаар ярилцаж энэ асуудалд дорж хажид хоёрыг санаа зовох хэрэггүй гэж хэлв. Доржийн ачаа бас хөнгөрөх нь энэ. Тэгж байтал хоёр охин хүрээдийн хамт ирж баяр сайхантай танилцаад гэрт нь орцгов. Бүгд танилцаж ээжийнхэн сэтгэл амарсанд охид хөрөгдүүд нь баяртайгаар харьцгаав. Удалгүй баяр сайхан хагалгаанд орж ирээд гарахт нь эмнэлгийн хашаан дах байрандаа 3 өрөө байр сайхан зач тогтчуулаад баяр сайхныхыг оруулжээ. Хүүхдүүдийг намар ойрхон сургуульд оруулж, том хүүг нь темс зурахаар дор дороо хөөцөлдөөж, энэ намрын ажил нилээд их байлаа.
Бэрийн нэрэл маань эмнэлэгт хэдэн асрагч туслах ажилчид хариуцаад дайжгүй хариуцлагатай ажиллах болсонд Үлзиймаа сэтгэл хангалуун. Хүүн үүдний жижүүр хийж эвдэрч хэмхэрсэн зүйлс заас чанслана. Ажил дааж дуртай явцав хийчихнэ. Тэд бүгдээрээ ажлыгээ дагуулan аав ээжийнхээ газар дээр очиж хүндэтгэл үзүүлгээд сумын эмнэлэг дээр сайн дурын үслэг оншилгоонд оруулав. Буянтай сайхан хүний үр сад ийм л байдаг юм байна гэж нутгийнхан аав ээжийг сайнаар дурсан магтаж ярьцгаана. Олон ч хүн аавынх нь хүчээр одоо хүртэл эрүүл сарвал яваагаа ярьцгаана. Үлзиймаа энэ бүхэнд аав ээжигээ сайн сайхан хүмүүс байсанд бахархан баярлаж байлаа. Сайн сайхан зүйлс нэг үеэрлэхээрээ зогсохгүй ажээ. Аавынхаа төрсөн нутаг хөвсгөл рүү ирэх зун очицгоох нь зөв юм байна гэж Үлзиймаа бодож байв. Мөнхөө ч ээж дүү наран зултайгаа ирж тэдний баярыг хуваалцаж сэтгэлийн хүнд шаналн арилжээ. Ийхүү сайн сайхан бүхэн өдөр өдрийг чимэглэж байлаа. Самдан эхнэр нь нас барж охин нь шоронд орсноор хичнээн хүчрэхэг байлаа гэд хүн юм болохоор сэтгэл санаагаар унаж өдрөөс өдөрт улам доройтон бодлогошурч гөлрөн суух болжээ. Түүний зүрхийг ямар нэг зүйл бах мэт базаж өдөр шөнөгүй зовооно. Сайн гэсэн юм тан ууж хөөхий думаа хоол ундаар тордовч 80 гарсан хөгшний бие тэнхээ тамираа өдөр өдрөөр алдсаар байлаа. Охиноо эргэж тойрох тэнхээч үгүй болж мөнхөөл үргэлж эргэж тойрч хил ус залгуулна. Самдан гэр орон мал ахуйдаа санаа тавхааж болжээ. Думаа ачлаад хөгшнийг эцэг шигээ хайрлаж халамжлан хоол ундаар тордовч түүний сэтгэл санааг яахан тайтгаруулж чадах вүлээ. Өвгөн охин зээхүү хоёртой л хорогдож тэнхээгээ барсан ч охиноо гарч ирэхийг хүлээсээр байлаа. Думаа болон мөнхөө охин зээ хоёрт нь хойшид төшөг тулгуур болно гэдэгт итгэх боловч гуйлгээс нь тогтворгүй харцтай хүргэн дамаа нилээд асуудал тарих болов уу гэж яагаад ч юм бодоод байгаа ч. Малаа сүрхий сайн цөөлж охиныхоо хадгаламжинд хэдэн төгрөг хийж үлдсэн өхөр адууга мөнхөө даатгсан болохоор сэтгэл үлзовно. Самдангийн хүчээр думаач, мөнхөөж, боломжийн хөөрхөн малжиж, угаас ажилсаг малч хүмүүс учир жилээс жилд амьдрал ахуйн сайжирсан тул тэр талаар сэтгэл зовох зүйлгүй. Намааг нүдэнснаас хойш дамаалууд энэ хэдийг зовоож магад гэвч мөнхөө наан цаныг ухаарах ухаантай хүндээ гэгчлэн орчлон хорвоогийн элдэв зүйлсийг эргцүүлэн батсаар ядарч унтаж орхино. Хичээлийн амралтын хоногудаар зээ хүүгээ ирэхэд л сүрхий сэргэж хүүгээ дагаж орж гарна. Зээ хүү их ажилсаг зүгээр сууна гэж үгүй. Мал ахуйдаа анхаарч туслах гэжгүй. Энэ нь самтанд тунжиг таалагдах аж. Дэлхий иргэдгээрээ эргэж цаг хугацаа жилээсээр энэ хооронд жавхлан өмгөөлөгч Үлзиймаагийн хэргийг шалгаж мөрдсөөр мөн түүнийг эргэж тойрч халамжилсаар байлаа. Хар цагаан үнэн худал ялгарах цаг ойртсон тэр үеийг хүлээж чадалгүй самдан бурхны оронд заларчээ. Самдан унтаа сэрүүний хооронд зүрмэглэж байтал тэнгэрээс хөвсгөр цагаан өвс хөлөөлөн цав цагаан сахалт өнөөх өвгөн түүний дэргэд ирж суугаад хэдэн үе дамсан хар цагааны тэмцэл чамаар төгслөө. Үр ачтай бүү зов охин чинь ямар ч гэмзэмгүй ганц ганцын хараалж дууссан. Тэр хараалын үйлийн үр багахан гэм өвөлдөөд хорморгүй арилна. Чиний балчрууд олон арга болж өсч үржин. Чи амар амгалангийн оронд зовхомгүй морил гэж суунаглан тооноор гарах үед самдангийн сүнс түүнийг даган оджээ. Нутгийн олон буянтай сайхан хүнийхээ хойноос харуулсан сайнаар дурсан ярилцаж думаа мөнхөө нарын хамт оршуулгын ёслолыг төгс төгөлдөр үлдэцгээв. Цэвцэлмэг тэнгэрээс хэдэн тусал бүлээхэн бороо хаягсан нь бас л нэгэн учиртай. Думаа мөнхөө нар жавхлан өмгөөлөгчтэй зөвлөлдөөд Үлзиймаад хэлж зүрхэлсэнгүй. Торны цаана тэр зовлон гэдлэх юутай хэцүү гэж бодцгоо. Хөгшний 49 хоногийг думаа охиныхоо хамт зул таслалгүй ёсыг үлдсээр дуусгав. Эд мал төллөж ажил ихтэй тул мөнхөө тэрэн болгон тэднийг эргэж тойрч амжихгүйг далимдуулан дамаа малыг нь зарж борлуулсаар дуусгав.
Тэр зуур дамаа баяр сайхан хөөг мөнхөөг нь түргэж өгөх мөнхөө ээжтэй нь уулзуулна гэсэн гэж хэлжээ. Хөөч ээжтэйгээ уулзна гэж баярлан яарсаар дамаа хотоос эренгүүд түүний дагуулan мотоциклийнхоо шаахад суулган давхин оджээ. Тэрээр замдаа онхолдож шааханд нь сууж явсан хүү өсөрч унаад хадмөргөн ухаан алдав. Дамаа түүнийг авч Эрдэнэ сантын эмнэлэгт хүргэж өгөөд цагдаа дээр очиод ирээгээд орхиод явсан байв. Эмч сувлагч хоёр хүүхдийг анхаарч байх зуур бүртгэл шийлгэлгүй хүргэж ирсэн хүн алга болжээ. Анхны тусламж үзүүлчгээд нөгөө хүнийг ирэхгүй болохоор хүүхдийн үүргэвчийг онгойлгож үзвэл хувцас хунартай хамт хүүхдийн гэрчилгээ байсныг олж бүртгэж авчээ. Хүүхэд тархины хүнд гэмтэлтэй тул хот руу хөргөлөв. Ийхүү баяр сайхан хүү Дамаас өрөнгийн төмөрч өдөр нэртэйгээр хотын гэмтлийн эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон ч эргэж тойрох ч хүн байсангүй. Нилээд асуудал болсны хойно хөөрхий хөөг гаргаж авах хүнгүй учраа улсын хүүхдийн асрамжийн газарт хөрвүүлжээ. Дамаа санснаа ийхүү бүтээчгээд хөөг хөргөөд өчглөө гэсээр хариу. Думаа мөнхөөгийнхэн сайн уу хизээ хот явах гин гэж асуухад олон юм ярилгүй нүүхэд бэлд хүний газар амьдрах чадахгүй энтхийнх нь намайг ямар хүн гэж үзэх биш гэж хэлв. Думаа та нар нүүбэл нүү охин бит хоёр үлдэн гэхэд за тэнэг авгаа минь олын бүүер явахгүй гэвэл та хоёрыг алаад над хөгшний чинь гэртээ шатаачхан шүү гэж муухай орлов. Дамаа тэднийг айлгаж сүрдүүлэн хөгшний гэрээг буурин дээр нь орхиод хаашаа ч юм аваад арилжээ. Мөнхөө хэд хоногоос арайхийн зав гарган ирэхэд тэд ул мөргүй арилсан байв. Дамаа тэднийг 30 машиндаа ачин давхсаар хөвсгөлийн хойд сум руу аваачиж тэндээс хэдэн сарлаг цөөн тооны хонь авч өгөөд үргэлжил ийш тийш явж хэд хоноод л ирнэ. Яг хаана ямар газарт бууснаа мэдэхгүй 3 хүүхэн 2 хүүхэд 2 сар гаруй болжээ. Яаж мөнхөтэй холбоо барих вэ гэж Думаа Наранзул 2 бодсоор л байлаа. Ядаж хүн амтан айл сайхалтынхан харагдахгүй. Унаагүй тул хаашаа ч явж чадахгүй байв. Ийхүү хүүтэн сэрүү орох маягтай яахаа үл мэдэн байтал нэг өдөр ногоон 69 машин үүдэнд нь ирж дотроос нь 2 хүн бууж ирв. Тэд гэрт орж мэдлээд танаа хаанаас ирсэн хэнийг гэдэг айл вэ гэж асуув. Тэд үннээ хэлэхүү яахав гэж эргэлзэж байтал танаа гэрийн эзэн хэн бэ? Дамаас өрөн гэдэг. Тэр хүн одоо хаана байна? Мэдэхгүй яваад хэд хонож байгаа? Гадаах мотоциклын шаахад танаа нөхрийн мөн үү гэхэд Дамаагийн эхнэр тийм ээ мөн гэж доройхон дуурав. За тэгвэл та бидний дагаад явна уу? Уулын өндөр хясаанд ийм ногоон мотоциклтай хүн осолцсон байна. Очиж таниулах хэрэгтэй гэхэд хүний хан гэсэндээ эхнэр нь учиргүй айж сандран уйлж Думаа баг охин 2 хүүхэд нь гайхаж сандран зогсцоолоо. Ингээд Наранзул эгчтэйгээ тэр хүмүүсийг дагаад явав. Хавцлын ороод яахаарахгүй Дамаагийн мотоцикл бас өмсөж явсан дээл хувцас харагдав. Харин Дамаагийн бие харагдсангүй. Хэсэгхэн явтал хэлхээтэй ясал үлдсэн ажээ. 2 бүсгүй хэрдгийн завчиж айж сандран ухаан алдах шахжээ. Ийхүү Дамаас өрөн улан чонын хоол болж хэд хонсныг бөө мэд. Тэднийг сумын төв рүү авч явв. Наранзул болсон явдлыг нэг бүрчлэн хийлж мөнхөтэй холбоо барьж чаджээ. Ээж эгч дүү нарынхаа сургийг гаргасан мөнхөө туддулгүй ирж тэднийг авч явв. Дамаагийн гэр орон машин мар зэргийг сумын захиргаанд хүлээлгэн өгч зарж борлуулан сүм хийддээ өргөл өргөхийг хүсчээ. Дамаа гэгч хүний гараас амьд мэд мултарсандаа Думаа Наранзул 2 баярлаж мууч сайнч 2 хүүхдийнхэн нийцэг анхны хань нь ингэж муугаар төгссөнд эхнэр нь л жаахан харгасч байлаа. Гэтэл мөнхөөгөөс баяр сайхан хөө гэрт нь очоогүйг сонсоод бүгд гайхаж айж сандран мэгдэцгээв. Хөрштийн дээрх хүмүүний амьдрал ерөн бүхэн 2 талтай адил хар цагаан сайн муу сайхан муухай хослон байдаг нь хорвоогийн жам ажээ. Аль хэдийн зуны өмнөөс л мөнх тэнгэрийн онгодууд хөрштийн хэн нэгнийг тамгалан төрүүлж түүндээ газар тэнгэрийн улааг залгуулсаар ирсэн байдаг. Онгодууд тэр улаачдаа хүмүүн төрлөختний амьдрал үүлийг засч залруулан эрүүлэнх саруул сайхан байлгах их дэлхийг ан амтан алив бүхнийг хайрлаж хамгаалах гэж илгээдэг.
Байгаль ертөнц хүн амьтны үлгийн учир тэдгээрийн бүрэн бүтэн ариун догшин байлгаж ан амьтныг хүртэл уул усны эзэн лус хавдгийн зараалаар томилдог аж. Уул усны эзэн лус хавдгийг догшруулсан болон хороосон хинж байсан хэн нэгний хараалаар бус Тэнгэрийн хатуу цэрлэл хүлээж хідэн үеэрээ зовхон бий. Энэ бүхнийг өгүүлэхийн учир 7 үеэрээ ганцын хараал хүртсэн самдан өвгөний үр сад дор дороо саад бэрхшээл тулгарч байсан ч сайхан сэтгэл бусдад үйлдсэн бүгний ачаар сайн сайхан ирээдүйд хүрч чадсан бол уг хараалыг үйлдсэн харгал дайхан хараал хийснээрээ хамаг бүхний алдааг зас залруулах онгодын хатуу зарчмаа зөрчиж бусдад ужиг муухай хараал гуйлгсэн нь хараал хар толгойд нь тусч ёстой л ганцын хараалч муу муухай хүмүүс төрж Тэнгэрийн онгодуудад ч хүртэл ариусч чадалгүй завсрын сүрснүүдэд эзлэгцээр хүмүүст олон муу уйл хүйсээр эцсийн ганц үр дамаа сүрэнгээр төгсснийг хэн яахан мэдэх вүлээ. Хүмүүний амьдрал сайн муугаар үргэлжилсээр Үлзийма хүү баяр сайхнаа олж түүний ачнаар өсч томорсоор баяр сайхны том хүү гарын уртаа мундаг сийлбэрчин болсон бол дараах охин эмээгийнхээ мэргэжлийг эзэмшиж эмч болохоор суралцаж дараах хүү Түмэн баяр 15 хүрч зурх их авьяастай их нухацтай дараагийн хүү 10 настай бүгд л дор дороо хариуцсан ажил сургуультай эмээ Үлзийма ачзээгээ тойруулан аз жаргалтай суух болжээ. Түмэн баяр нэг өдөр эмээдээ хандаж эмээ бүгдээрээ өвөө аавынхаа нутг руу явна гэсэн яасан бэ гэж асуув. Бид чинь өвөөгийнхөө нутагт жил бүр л очдог штэ гэж гайхан хэлэхэд Түмэн баяр нэг зураг гаргаж ирээд үгүй эмээ тэр чин самдан өвөөгийн төрсөн нутаг биш штэ. Та үүнийг сайн хар да. Энэ манай өвөөгийн төрсөн нутаг шүү дээ гэлээ. Үлзийма зургийг харвал нилээд хідэн тахиралцсан гол ус цаад талд нь хөвч тайгийн цойрхоод нэг урс харагдах ба урсны ойролцоо хэвтээ босоо хідэн цаа харагдах аж. Үлзийма "Эн чинь тэгээд хаана байдгийм бэ?" гэхэд "Хөсгөл аймаг Цагаан нуур суманд" гэж төгдрөлгүй хариулав. "Үгүй ёр чи хизээ тэр газарт очсон юм бас яаж мэдсэн хэрвээ?" гэж гайхан асуухад "Эмээ энэ нууц шүү. Би шөнө болгон зүүдэлдэг. Тэндээс намайг нэг өвөө дуудаад байдгийн. Таныг тийшээ явна гэхэд бүгд зөвшөөрнө. Та аав, ээж, ах эгчид хэлээд өг тийх үү?" гэж чин сэтгэлээсээ гуйв. Үлзийма нэрэл аав минь тэнд турсан гэсэн тийшээ явах нь зөв гэж бодоод эмээ цаад улт чинь хэлье. Хөсгөлийн нилээд цаад сум байх нь саад бэрхшээлтэй тул сайн бэлтэх нь чухал гэж хүүгийн толгойг илж үнслээ. Хүүч бөөн баяр гарч одов. Тэд ч зөвшөөрч гой сайхан газар үзгэн гэж бэлтгэцгээв. 3 том жип машинд майхан сав хамаг зүйлсийг бэлтгэж хүүхдүүдийн хичээл эхлэхээс өмнө явцгаая гэсээр ойлголт гарцгаав. Мөрөн хот руу шөөгөн очиж тэндээс цааш адал явдал бартаа саадыг давсаар хөвчих тайгийн хормойд очлоо. Хэдийгээр зун дуусаагүйж чиглэг сэрүүвтер хангаа хутлаа. Тэд уулын хормойд хагас хүмүүсээ майхан машинтай үлдээж жуулчдад үйлчилдэг хүмүүсээс морь хөслөн уулын үүд явцгаалаа. Модны чөлөө харсаар яваад уулын тагт хүрэх үед ганц нэг цааг харагдах тул дөхсөөр очвол яг л хүүгийн зураг дээрх урт цаанууд харагдав. Тэд бүгд гайхсаар урт руу очтол нилээд өндөр настай, урт цагаан сахалтай, цаатан өвгөн уртнаас гарч тэднийг тослоо. Мэнд сайнаа мэдэлцээд өвгөн Түмэн баяр хөөг нулимс сэлгэнүүлэн харж "Алив өвөө дээр" гэхэд танихгүй өвөөд үнсүүлээд элгэнд нь наалтаж тэднийг гайхшрууллаа. Өвгөн тэдэнд цааны сүйтэй цай аягалж хүйдэн цэдэм ууцгаа хэмээн ааруулыдээ тавглаж тавив. Өвгний яриаг тэд сайн ойлгохгүй ч хүү тэдэнд орчуулж өгнө. "Баяр сайхан хүү минь арай худлаа орчуулад байгаа юм биш ээ" гэхэд өвгөн инээж толгой дохих нь зөв гэж байгаа бололтой. Тэд уртсны ойролцоо цоорхоод дор дорын авчирсан зүйлсээ задалж майхан босгоцгоо.
Өвөг нь тэдний авчирсан арх дарс чихэр бовыг задлан амсаж их л баяртай суухаж. Маргааш нь өвөг нь тэднийг дагуулж өв сургамал танилцуулж мөн л ойлгохгүйг нь хөө хэлж өгөхөд эмээ нь дор бүр тэмдэглэж зургийг нь авна. Ийхүү 5 дахь өдрөө тэд нэлээд ховор ургамал түүж буцах боллоо. Өвөг нь тэднийг өдөж өгөнгөө хүүгийн чихэнд нэг юм шивгэнэн хэлээд үнсэж толгой гэлээд нулимсаа арчин хоцров. Тэдний хөвгшөлтэй хөөртэй учиртай аялал дуусч гэртээ ирцгэлээ. Бүгд л өвгөн хүү хоёрын тухай гайхшран ярилцахад гагцхүү имэйл бодлогошрон сууна. Үлзиймаа хүүгээс тэр өвөө нь миний хүүд юу гэж хэлсэн бэ гэхэд энэ бас нууц шүү. Намайг 6 жилийн дараа заавал ирээрэй гэсэн гэж хэлэв. Хорвоогийн наран саран ээлжээсээр хэдийнэ 6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Үлзиймаагийн уурач улмал өнөр өтгөн болж охин ач нь дээд сургууль төгсөж ачхүү Төмөнбаяр цэргийн алба хаагаад иржээ. Тэрээр цаашид сургууль суралцах талаар биш хөвсгөлийн өвөөдөр очих гэж яарвчлах нь хачин. Ийхүү хүүг хүргэж өгөхөөр аав ах хоёр зохих зүйлсийг бэлтгэж базаагаад явцгаалаа. Өвгөн ихэд өтүүлж Төмөнбаярыг хараад маш их баярлаж байв. Төмөнбаяр тэндээ үлдэж аав ах хоёр нь буцлаа. 3 сарын дараа өвгөн тэнгэрт хайлж огтхонд сааталгүй онгод болон оджээ. Төмөнбаяр нутгийн хэдэн хүмүүстэй өвгөний загсан ёсоор оршуулах ёслол үлджээ. Төмөнбаяр царигт яваад ханхар сайхан эр болсон байв. Өтгөн номорсон хөмсөг, урт сормостой хар нүд, бэдлэг сайхан биетэй энэ залууг ганц нэг харсан цаатан айлын охид сэтгэл алдран элдэв шалтак хэлэн ирж үзүүлж саатна. Нутгийн хүмүүс энэ залуу сайхан эр хөвч тайгад юу гэж удах вэ гэж хэлэлцэж байлаа. Гэвч удалгүй түүнд даасч түүний эд шидийг гайхан шагшихолжээ. Түүний алдар нутгийн дээс даван алдаршиж зүг зүгээс хүмүүс ирэх болов. Төмөнбаярыг Төмөнжээ зайран гэж авгаалцгаана. Нэгэн өдөр нэлээд холоос нэгэн хүн охиноо дагуулan ирэв. Үзүүлж харуулах хүмүүсийн дунд өчнөө сайхан охид бүсгүүчүүд таарсан ч энэ охин шиг үзэгсэлнтэй сайхан бүсгийг огт харж байсангүй. Чухмал тэнгэрийн дагнал ийм байдаг байх гэж охиныг хараад Төмөнжээ алмаарч хоцров. Аав нь яриад л зайрангийн хамаг ухаан нь охин дээр л байлаа. Тэрээр гинэт өөрийнхөө байдлыг анзаарч ирсэн хэрэг зоргийг нэгтлээд охин дүү нь хэвтэрт орсон олон хүн дээр очиж яаж ч им танд засрахгүй байгаа талаар сонсоод ах та нэгэн лусын амтай арай л алчгалгүй Аз болоход шархтуулж орхижээ. Гэхдээ та өөрөө алах гээгүүч таны тавьсан занганд гэмтсэн байна. Занх тавьсан газраа очиж хайгаад түүнийг эдгэх хэрэгтэй гэд утлаг аршаан тан өгөв. Ингээд аав охин явхаар болоход за тэгээд эргэж хариугаа хэлээрэй гэж хэлээд хоцров. Энэ дээрсээр ганцаардаж үзээгүй атал тэднийг явмагц нэг л эзүүрэн гунигтай санагдаж байлаа. Гэтэл хэд хоногийн дараа өнөөх бүсгүй 7 орчим насны хөөхөн дүүгээ дагуулсаар баахан сүү цагаан эдээ маш гоё уралсан дээл цамц ирэм 2 цаа хатгасан алчуур авчирч өглөө. Ингэж ирсэнд Төмөнжээ баярлаад хэлэгч үгээ олохгүй сандарч байгаадаа өөрөө ч гайхаж сууна. Алчуурыг энэ гоо бүсгүй хатгасан байх гэж бодоод зүрхэн цээжиндээ оволцон цоглоно. Оройхон тэд буцахаар болоход Төмөнжээ та хоёр хоноод өглөө эртээ усны дээр гэж хэлэв. Тэр хоёр түүний үгээр хонох болж бүсгүй би танд хоол хийгээд өгөх үү гэхэд Төмөнжээ дуртай наргагүй зөвшөөрч дотроо их баяртай байлаа. 2 жил гаруун дотор түүний сахал ургаж нилээд сүртэй харагдавч цээл залуухан сайхан залууд бүсгүйч сэтгэл алдран зүрхэн цээжиндээ бүлэглэн бодлоосоо үй үй ичээж улаан суухаж. Тэр хоёрыг уулзуулах гэж л дүү нүвдсэн байх гэж хоёул дүүдээж баярлаад байх шиг санагдахаж. Ийхүү хоёр залуу анхны харцаар хайрын цалманд ороогдох нь тэр. Бүсгүй хөөж өгсөн амттай сайхан гуралтай шүлийг насан туршдаа идэгсэн гэж бодсоор хөлсөө чихруулан идээд ямар сайхан хоол хийдэг юм бэ? Баярлаа гэж хэлв.
Бүсгүйч баярлан танд таалагдсан бол яамаа да гэлээ. Маргааш нь тэр хоёрыг гэрт нь нилээд дөхөөлж өгөөд салжаадан эргэж харсаар буцлаа. Хайртай хоёрын уулзалт мөн л замын дундах сагалгар модны тэнд байх ба хоёр талаас хэдийнэ зам гарчээ. Төмөнжи аав ээжигээ ирж бэрээ гуйж аав гэхэд тэд ч баярлан зөвшөөрлөө. Харин ах эгч нар одоо яана? Түмэн ах бүр тэр тайгатай амьдрах юм байх та хачин юм аа. Тэгээд бүр цаатаа авгаа авах нэ. Одоо яана гэлцэв. Эмээ хүүг зоргоор нөрхөө. Бидний өвөг дээдсийн үлгийн нутаг нэг л учир бий гэж хэллээ. Нэг их хуталгүй аав ээж ах нар нь хөвсгөлийн тайгад очиж бэрээ гуйж Деважи өвгөний урцыг өргөх шахав. Охины аав ээж зөв хүнд өгч олон сайхан хүмүүстэй худ ураг болох гэж байгаагаа онгод тэнгэрийн хишиг гэж үзээд хадамд гаргах боллоо. Нутгийн эрчүүд санаа алдан үлдсэн ч их зайрантай хэрхэн арсалдах билээ. Харин хормын асуулыг хүргэний талынхан хотод хормын ордонд хийх гэхэд охины тал нутагтаа хийнэ гэлээ. Эцэст нь тэд хотод хормын ордонд ороод нутагтаа ирж үргэлжлүүлэхээр тохирчээ. Охины аав ээжийг дүү нартай нь хотод аваачиж хэд хоног хотоор аялуулж өшнөө сайхныг үзүүлж харуулв. Эмээгийнх нь үүсгэн байгуулсан эмнэлэгт аваачиж урьдчилсан үслэг шимжилгээ хийлгэж амжжээ. Цэвэр агаар хоол унд нь эм болсон хөвчийн хоёр гайгүй эрүүл саруул байсанд сэтгэл хангалуун байлаа. Охиноо хормын ордонд гооцгслэнгээ гайхуулан орж ирэхэд аав ээж худын талынхнаар зогсохгүй хормын ордныхон ч алмаарч бахархан харцгаана. Энэ тэндгүй гайхалтай сайхан хосын зургийг дарж хормын ордныхон зургийг нь тавих зөвшөөрөл гуйж авлаа. Тэдний зураг гадаад дотоодын сэтгүүлд хүртэл гарч гадны зуулчид хөвч тайгад очиж үзэх хүсэлт ирэх болов. Бурхан тэнгэр охинд гоо үзэсгэлэнгээ гар таталгүй заяажээ. Тэгэхдээ тэд хот орон суурин газарт бус хаах холын хөвч тайгад амьдардаг гэхээр хүмүүсийн сонирхлыг уламжих анхаарал татсан нь мэдээж. Аав ээж ахан дүүс нь тэр хоёрт уулын бэлд хоёрч байшин барьж ойн цоорхоод урцыг нь хэвээр үлдээж жижигхэн өвөрмөц сансаг байшин барьж тохижуулж өгснөөр гадаа дотоодын жуулчдыг ихээр татах болжээ. Овсгоотой ах Батбаяр нь гарын ураа гайхуулж гадаадын зочдод бэлэг дурсгал урлаж хадам ээж хүүхэн болон гоо марлын ойсон хатгсан бүхэн олдошгүй нантан бараа болжээ. Мөн хөх тэнгэрээс өөг эцэг самдан үр ач зээнараа харан баясаж харж хамгаалан буйд үрсүүд нь ад жаргалтай сайн сайхан амьдран төмөн олондоо зөөл бүрээр хэрэгтэй үйлс бүтээсээр яваажээ. Тэднийг үргэлж сүүн цагаан сэтгэл дагах тул өдөр өдрийн нарыг өөдрөгөөр өгтөж амар жаргалан хүртсээр аваа. За ингэж зохиол маань энд хүрээд өндөрлөж байна. Цаг заваа гаргаж оюун ухаанаа зарцуулан бичсэн энэ сайхан зохиолоо унших эрхийг олгосон эрхэм зохиолч Цэцгээ Баасанжав зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та минь цаашдаа өшөө илүү олон сайхан зохиолуудыг бичиж сонсогч биднийхээ сонирыг мэлгаарай гэж танаасаа хүсэх байна. Эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань мөн адил сувгтайгаа үргэлж хамт байж subscribe дарж бэлгүүд дээр маань лайк дарж сэтгэлдээ үлдээж намайг дэмжихээ мартуузай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзатлаа. Түр баяртай.